2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Туяа гэх эмэгтэй рүү түүний танил ах болох жагаад залгаж ахын өчигдөр арх уучихсан шартаад байна. Хоёлаа ганц пий ууя гэж ярьжээ. Тэгээд Туяа болон жагаа хоёр сансар дуулзаад хорооллын модны хоёр ороод Алтаа гэх эмэгтэй гэрийнх нь гадаа очоод түүнтэй уулзаад Туяа болон жагаа Алтаа гурав Түндэм сауны хажуу талын хоолны газар ороод хоол идээд тэндээ пив ууцгаажээ. Тэр хоолныхоо газартаа эдгээр хүмүүс нь жаахан юмар сууж байгаад урагшаа зам хөндлөн гараад караокед орсон. Тухайн 3 хүн өрөөнд ороод дуулаагүй юм яриад сууцгаасан. Караокед эдгээр хүмүүс орж ирэхэд нэг л ажилтан байсан бөгөөд тухайн гэрчин хилэхтэй 14 цагийн орчим хоёр эмэгтэй нэг эрэгтэй манай караокед орж ирээд нэг номерын өрөөлөө орсон. Орж ирэхдээ жаахан халамцуу байсан. Нэг шил 0.75 литрийн хараа эрхний захиалга өгсөн. Тэгээд өрөөнд нь захиалсан зүйлсийг оруулж өгөөд өрөөний караокены цагаа хийгээд гарсан. Тэгээд дуулж байгаад хоёр дахь захиалгаа дахин нэг шил арх захиалсан бөгөөд зөөгч уг архийг оруулж өгөх үед тухайн 3 хүний дуу нь нэлээд чангаршихсан. Согтолтой болсон байсан г зөөгч анзаарч харсан бөгөөд өдрийн 5 цаг өнгөрч байжээ. Тухайн караокены ээлж нь өдрийн 5 цагаас солигддог байсан бөгөөд дараагийн ээлжний хүн нэрж ээлжээ хүлээж авахдаа нэг номерын өрөөнд хүмүүс байгааг анзаарч харсан бөгөөд харин тухайн хүмүүсийг нэг номерын өрөөнд оруулсан. Зөөгч нь ээлжээ хүлээлгэн өгөөд ажиллаад араад явжээ. Тэгээд ээлжээ хүлээж авсан караокены ажилтан нэг номерт байх хүмүүсийг ямар хүмүүс байгааг харах санаатай нэг номерын хүмүүсийг шагааж харахад хоёр эмэгтэй нэг эрэгтэй байна гэд харсан байна. Яагаад гэхээр өрөөнд ямар хүмүүс байгаа вэ? Хэдэн хүн байгаа вэ гэдгийг одоо тухайн караокег ажиллуулж байгаа хүмүүс нь мэдэж байх ёстой. Тийм учраас одоо өрөөнд байгаа хүмүүсийг ээлжээ хүлээж авангаа царай зүсийг нь харсан байдаг. Удалгүй өрөөний хаалга онгоож өрөөнд байсан хоёр хүн гарч ирээд зөөгчдөр очин түүнд хандаж өөрийн ярьж байсан гар утсаа өгөөд энэ хүнд хаягаа заагаад өгөөч гэж хүссэн ба зөөгч уцаар эртэл эрэгтэй хүн байсан бөгөөд түүнд одоо караокеныхоо хаягийг зааж өгчээ. Үүнээс хойш 30-40 минутын дараа гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд зөөгчөд хандан сая утсаар ярьсан хүн байна гэж хэлэхээр нь зөөгч нэг номерын өрөөг зааж өгсөн ба шууд өрөө рүү орохгүйгээр 0 орчоод 0-ийн өрөөнөөс гарч ирээд шууд нэг номерын өрөө рүү орсон. Тэрээр шууд өрөө рүү явж орсныхаа дараа чи миний эхнэртэй явлаа. Би чиний эхнэртэй явсан бол яах ингээд орилоод эхнэрээ гарч бай. Хувцаа өмс гэж байгааг зөөгч сонсоод айгүй бол зодон болно гэж бодоод өрөөнд байсан бүх зүйлсүүдийг хурааж авсан байна. Уг үйл явдал нь хэрүүл маргаан болсон бөгөөд удалгүй одоо караокены өөр нэг ажилчин ажилдаа ирсэн. Тэрээр ажилдаа орж ирэхэд одоо караокед нэлээд дуу чимээтэй одоо бужигнаад байсан учраас гайхаад дуу чимээ гарч буй өрөө рүү явж очиод харахад нэг эмэгтэй 3 эрэгтэй хүн байсан бөгөөд эмэгтэй нь газар дээр дээшээ хараад хөвтчихээд явахгүйгээд орилоод хөвтөж байсан байна. Харин нөгөө 3 эрэгтэй хүний хоёр нь босоод зогсчихсан. Харин нэг эрэгтэй хүн нь караокены өрөөний буудан дээр доошоогоо нүрээд нуусан байдалтай нэг л эвгүй хөвтөж байхыг олж харжээ. Үүнийг харсан караокены одоо дөнгөж ажилдаа ирсэн ажилтан тухайн эмэгтэйг газраас босгох гэтэл эмэгтэй одоо босохгүй байсан. Тэгэхэд шүүгдэгч сүхэн одоо караокены хүнд хандаад чи зүгээр гараад байж бай гэж хэлсэн ба үүнийг нь сонсон караокены ажилтан өрөөнөөс гараад техникэн дээрээ очсон. Үүнээс хойш нэх уталгүй Туяа нөхөр болох сүхвэтэй чи намайг хуурлаа, өөр хүнтэй явлаа гэх мэтээр хэрэлдээд одоо тэр өрөөнөөс гарч ирсэн. Гарч ирэх үед нь караокены ажилтан хэн ер нь тэр өрөөний тооцоог хийх вэ гэж асуухад хариуд нь өрөөнд үлдсэн одоо тэр залуу тооцоогоо хийнэ гэж хэлээд эдгээр хүмүүс нь явах гэж байсан. Уг хэрүүл болж байх үед нь одоо зодон болж магадгүй гэд хамгаалтын албатай гэрээтэй юм байна. Тэгээ тухайн одоо хамгаалтын албаны хүмүүсийг дуудчихсан байсан. Караокены ажилтан өрөө рүү буцаад ортол одоо нөгөө хүн нүрээ нуусан байдалтай баруун талын бүр гисгis нь цус гарсан юм уу эсвэл цус болсон юм уу гэмээр нэг л эвгүй харагдсан учраас 103 дугаарт дуудлага одоо өгсөн байдаг. Тэгээд хамгаалтын албаны хүмүүстэй энэ хүн гэмтсэн байна. Тэгээд наад одоо хүмүүсээ битгий явуулаарай. Цагдаа дуудсан байгаа 103 дуудлага өгсөн байгаа гэж хэлжээ. Хамгаалтын албаныхан тухайн хүмүүсийг явуулгүй одоо ингээ саатуулаад ингээ байжсэн. Тэгээ одоо яаж одоо Туяа найз алтай болон энэ нутгийн танил ахж байгаа 3 тэр караокед байсныг
туяагийн нөхөр шүүгдэж сүхий хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр талигаач жагаагийн хүн төхөрлөө нь өөрийнхөө утсаар залгаад эхнэрээ ирж аваарай гэд хэлсэн байна. Тэгээд тухайн газрыг энэ яг хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байсан учраас эхнэртэй нь хамт гараад текэн дээр очиод караокений ажилтнаар тухайн караокений хаяг байршлыг заалгуулж утсаар яриулсан байдаг. Ингэж мэдэж шүүгдэгч сүхээ нь тухайн караокед гүрж ирээд эхнэрээ болон талигачийг цоцсон байна. Шүүгдэгч сүхээтэй хамт явж байсан түүний найз нь дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ сүхээ над руу 14-өөс 16 цагийн орчимд залгаад өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийг чинь тэмдэглэе уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 15 цагийн үед Чулуун овооны тойргийн орчим уулзсан бөгөөд сүхээ жижиг цагаан машинтай ганцаараа ирсэн. Тэндээсээ бид хоёр сансрын орчимд хил хамгаалах ерөнхий газрын тэр хавьд орж бааранд орж суусан. Бид хоёр тэр бааранд байхдаа тус бүр нэг шил сэнгүүр нэртэй бие уугаад сууж байсан. Тэгтэл гинэд сүхээ уцаар яриад "Пэмэн, би чамайг нууц амрагтайгаа байх юм бол очиод ална шүү. Гэрийн дэлгүүр хаана байна? Түлхүүр аваад явчихсан байх юм" гээд уурлаад яриад байсан бөгөөд байн гарч орж уцаар ярьж уурлаад байсан. Би хинтээ яриад байгаа юм бэ гэхэд би эхнэртэйгээ ярьж байна. Нууц амраг нь над руу яриад эхнэрээ ирж ав гээд байна гээд бочуураад уурлаад байсан. Тэгээд бид хоёр такси бариад сүхээ эхнэр гээд байгаа эмэгтэй туяатай уцаар яриад модны хоёрын караокед 17 цагийн орчим очсон. Сүхээ машинаас буугаад намайг таксины мөнгөө өгөөрэй гэж хэлээд караоке руу ганцаараа гүгээд орсон. Тухайн үед надад таксинд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас би замын урд талд байсан голомт банкны ATM машин дээр очиод өөрийнхөө данснаас 30,000 төгрөг аваад таксинд мөнгө өгөөд замын урд талын түүцнээс Mobicom-ийн 1000 төгрөгийн нэгжийг авсан. Тэгээд би сүхээ рүү залгахад уцаа таслаад байсан бөгөөд эргэж над руу залгаад намайг караокений нэг тоотод ороод иргээд нэлийн уртай залгаж хэлсэн. Цаана нь хүн орилж хашгирч байгаа эсэх талаар анзаараагүй. Тэгээд би нэг тоот өрөөнд ороход сүхээгийн эхнэр гээд эмэгтэй нэлээд согтсон. Шалан дээр дээшээ хараад тийчлээд орилж хашгичиж уйлаад байсан. Харин өрөөний цаад талын буудан дээр баруун талын мөрөөрөө тулаад хөвтчихсэн. Нүүрэн цус болсон байдалтай 40-өөс 45 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би сүхээд хандаж "Чи яаж байгаа юм бэ? Хүн алчхаж байгаа юм биш үү?" гэж хэлээд буудан дээр хөвтөж байсан залуу дээр очиод зүүн талын гарын ханцуунаас нь татаж үзэхэд тэр хүн амьсгаанд давхцсан байдалтай байсан бөгөөд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхэд сүхээ уурлсан. Гартаа цагаан өнгийн оролтоо ороосон шил барьсан байсан бөгөөд шилэн цустай байсан эсэх талаар анзаарч хараагүй. Тэгээд сүхээ бид хоёр түүний эхнэр гээд байгаа эмэгтэйг гаргах гэсэн боловч гарахгүй үлдэнэ гэж орилж хашгираад байсан. Сүхээ бид хоёр арай гэж хоёр талаас нь дамжлаад өрөөнөөс гаргаад караокений үүдний коридорт суулгаад такси барих гээд би гарсан. Тэгээд эмэгтэйг машинд суулгахад сүхээ эргээд караоке руу орсон. Би сүхээгийн араас караоке орох гэтэл караокений хүмүүс өөдөөс сүхээг дагуулж гарч ирээд бид хэдийг хүлээж бай гэж хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр караокений ажилтан хурж ирээд өрөөг шагааж харах үед 3 залуу байсан нь нэг нь талигаач, нэг нь болохоор шүүгдэгч сүхээ, тэгээд сүхээгийн араас орж ирсэн түүний найз нь байсан байна. Сүхээг ирэхээс өмнө караокед алдаа болон туяа тэгээд амь хохирогч буюу жагаа байсан. Тэгээ энэ хэргийн талаар тухайн караокед зодон болох үед хажууд нь гэрч алдаа байгаагүй юм бэлээ. Тэгээ тэрээр дараах мэдүүлгийг өгсөн. Гэрийн гадаа найз туяа нутгийн ах гэж танилцуулсан жагаа ах гэж дууддаг залуутай хамт явж байна. Хүлээж байна гэхээр нь гэрийн гадаа уулзаад Түндэ мөн саавны хажуу талын солонгос хоолны газар орж хоол идээд хүний 4 шил пив уусан. Тэгээд тус хоолны газраас гараад модны хоёрт байдаг караокед орж нэг тоот өрөөнд орж үйлшүүлэхэр болоод 1 шил 0.75 литрийн арих цэвэр ус авч ууцгаасан. Тэгэхэд дуулаагүй. Ямарч байсан би архинаас 3 хундаг арх уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Ямарч байсан тамхи татах гээд өрөөний хажуу талын бие засах өрөө орсон ба бие засах өрөөнд хэр утснаа сайн санахгүй байна. Тэгээд гараад ирсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг нэг тоот өрөөнд оруулалгүй. Цагдаагийн газар авч ирсэн хэмээн мэдүүлэг өгсөн. Дуудлагаар ирсэн хамгаалтын албаныхан шүүгдэгч сүхээ болон түүний найз мөн атгуяа гэд энэ бүх хүмүүсийг явуулахгүй гэд байжсэн. Тэгээд хамгаалтын албаныхан гайхаад өрөөнд авах хүний хэн зодчихсан бэ гэж асуухад
шүүгдэж сүхээ юм дуугарахгүй байгаад байсан. Тэгэн гутал одоо тэр үед нь сүхээгийн найз нь тэгээд би зодсон юм уу? Чи намайг одоо энэ хэрэгтэй чирэх гээд байна уу? Би нэг жаваад л ороод ирсэн бидтэй гэд хэлж байсан. Тэгээ яг тэр үед нь сүхээ нь өөр хүн лүү яг хинлүү яриад байгаа мэдэгдэхгүй. Би ингээд хүн зодчлоо гэд уцаар яриад байсныг энэ саатуулаа байжсэн хамгаалалтын албаныхан сонсон байдаг. Тэгээд тэд нар бас гэрчийн мэдүүлэхдээ яг ийм үйл явдал болсон гэд төлөг өгсөн байдаг. За тэгээд цагдаа нар ирэхээс өмнө төрүүлж 103-ын одоо эмч ирсэн. Эмч ирээд жагаагийн байгаа өрөөрөө явж ороод үзлэгээ хийчихсэн. Тухайн өрөөнд явж ороход 30 орчим насны хэрэгтэй баруун хажуу тийшээгээ харсан байрлалтай хэвтэж байсан. Тэгээд тэр хүнд дөхөж очоод одоо чагнуураараа чагнаад хүүхэн харааг шалгаж өрөөнд байсан караокены ажилтнаар хөлийг нь өргүүлээд дээш харуулж хэвтүүлж байгаад хамцыг нь сөхөөд цээжийг нь ажиллахад амьсгалахгүй байсан. Судасны лувшилт нь мэдрэгдэхгүй байсан бөгөөд одоо хохирогчийн биед хөшөлт үүсэхгүй захад харин хөрөлт үүссэн байсан. Аль хэдийн эмч ирэхээс өмнө нас барсан байсан 103 эмч одоо тэмдэглэсэн байна. Ингээд цагдаагийнхан ирээд цагдаагийн хилдэс рүү караокены өрөөндөөсөн одоо бүх хүмүүсийг баривчлаад одоо авч явсан. Тэгээд хэргийн газар шинжээчид үлдээд үзлэгээ хийсэн байна. Талигачийг тэгээд шүүх эмнэлгийн хүрээлэнд хүргэсэн бөгөөд түүнд задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний одоо хариу нь 2017 оны 11-р сарын 1-ний өдөр гарсан. Дүгнэлтээр толгой болон нүүр, эрүү зэрэг хэсэгт маш олон удаагийн давтамжтай цохилт авсан. Эдгээр цохилтуудыг гараараа одоо зогсон байх магадлалтай хэмээн үзсэн. Үүний улмаас одоо талигачийн тархинд хүчтэй цус харуулт үүсээд амьсгал зүрх зогсож нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Талигачийн цогцлтын зэрэг нь маш хүндээсэн. Бараг одоо тасарчихсан ямар ч бие хамгаалах боломж болцоо байхгүй болчихсон үед нь шүүгдэж сүхээ өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй байхад нь олон дахин татамжтай нүүрлүүнд цогсноос болоод одоо нэг хүний алтан ам үрэгдсэн байна. Мөн одоо шүүгдэж сүхээ ганцхан талигачийг зодоогүй мөн өөрийнхөө ихнэр туяагийн биед гар хүрсэн. Туяагийн нүүр гарт нь бол тодорхой хэмжээний хөхрөлт үүссэн. Тухайн одоо хөхрөлт нь хөнгөн гэмтлийн зэрэг гэж гарсан. Мөн одоо шүүгдэж сүхээд шүүх сэтгц эмэггийн шинжилгээ хийсэн. Яагаад ингэж уураа барьж чадахгүй хүнийг тийм амар болгоцсон бэ гэд хүмүүс маш их гайхдаг. Энэ хүн чи яг цоо ирүүлэх юм уу гэсэн асуулт бол байнгын байж идэг. Ямар нэгэн хэрэг гарсан л одоо шүүх сэтгц эмэггийн одоо шинжилгээг шүүгдэгчдэд бол заавал хийсэн байдаг. Тэгээ тухайн шинжилгээгээр шүүгдэгч сүхэн ямар нэгэн сэтгцийн өвчнгөө яг тухайн үед юу хийж байгаагаа бүрэн гүйцэд ойлгож байсан гэсэн дүгнэлт гарсан. Уг хэрэг дээр талигачийн эхнэр нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон ба шүүхэд дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ хэрэг болох өдөр би ажлын шугамар хотоос гарсан байсан. Талигач жагаа хүүхдүүдээ хараад үлдсэн. Өдөр нь залхахад холбогдоогүй, үдээс хойш бас холбогдохгүй байсан. Орой 22 цагийн үед цагдаагаас залгаад юу болсон талаар ирсэн. Нөхөр маань одоо их нэртэй нь явдаг байсан бол эхнэрээ ирж ав гэж хэлэх үү. Ер нь шүүгдэж ухаан гаргаад төвчж болох байсан биз дээ. Маш их гомдолтой байна хэмээн шүүхэд мэдүүлэг өгсөн. Шүүгдэж сүхээгийн одоо хувийн амьдралаас дурдсан бол тэрээр 1981 онд хөдөө орон нутагт төрсөн. Тэгээд хэрэг үлдэх үедээ 36 настай байсан. Тэгээд дээд боловсралтай улс төр удирдлагын ухааны мэргэжилтэн одоо нэгэн байсан юм байна. Уг одоо хэргийг үйлдсэн шүүгдэж сүхэн хийсэн хэргийн талаар одоо дараах мэдүүлгийг өгсөн байдаг. Тэгээд тэрээр хэлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жижүүрээс буугаад гэрлүүгээ явах замдаа найзтайгаа уулзаад байж байтал танихгүй дугаараас залгаад эрэгтэй хүн эхнэрээ аав гэж хэлсэн. Удалгүй туяа ирээд аваач гэхээр нь найзын хамт хороолол орсон. Тэгээд замдаа уцаар хэрэлдээд явсан. Тэгээд караокены өрөөнд ороход талигаач намайг наад чин чамайг дагаж явахгүй. Надад хайртай гэхээр нь чи ингэж хүн согтоочхоод яаж байгаа юм? Чиний их нэртэй би ингэж явбал ямар байх юм? Гэхэд чи хангаж чаддаггүй биз дээ гэд ёс бус сүгээр намайг хил амаар доромжилсан. Тухайн үед би үнэхээр тэсээгүй хэмээн мэдүүлсэн. Гэхдээ уг мэдүүлгийг нь бол ерөнхийдөө бол нэцээгдсэн. Эхнэрээ ирж ав гэд эрэгтэй хүн ярьсны төлөө хардаа дуурлаад одоо гүйж очоод одоо хүний амь насанд хүрчихсэн юм шиг байгаа. Түүний өгсөн мэдүүлгийг тухайн одоо караокены ажилтан нэцаасан. Тэгээ караокены ажилтан хэлэхдээ одоо шууд өрөөнд орсныхаа дараа чи миний их нэртэй явлаа. Чи хүний их нэртэй ингээд арх уугаад явж байдаг юм уу гэж хэлж байсан юм байна.
Тэгэхэд яг тухайн өрөөнд Туяа болон Талигаач хоёрын суужсэн. Талигаач өөдөөс нь юу ч хэлээгүй хэмээн гэрч одоо баталж ярьсан байдаг. Тэгээд одоо шүүгдэгч нь үгийн зөрүүгөө эхнэрээ болон Талигаачийн нүрлөө одоо олон удаагийн татамжтайгаар биеэ хамгаалах одоо ямар ч чадваргүй байгаа хүнийг толгоор нь одоо удаадараа цохиж одоо түүний амь насанд хүрсэн юм байна. Энэ хэргийг шүүх судалж дуусаад тэгээд дараах шийдвэрийг гаргасан. Шүүгдэж сүхвэг хүнийг онц харгас хэрсгийгээр алсан гим буруутайд тооцсон. Мөн одоо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гимт хэрэгт ч бас давхар буруутай гэж үзсэн. Тэгээ хүнийг онц хэрсгийгээр алсан гэдэг нь болохоор Талигаач жагаагийн хэрэг байгаа. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь эхнэртэй гар хүрснийг нь ол хэлж байгаа. Тэгээд шүүх түүнд хүний амнаас хохироосон хэргээр 15 жилийн хорих ялыг оноосон. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ял оноосон. Энэ хоёр ялыг нэтгэснээр түүний биечлэн идэх ял нь 15 жил 30 хоногийн хорих ял болж тогтоогдсон. Тэгээд тухайн ялыг нээлттэй хорих ангид идлүүлэхээр шийдвэрлсэн. Мөн түүний өмнө нь цагтан хоригдсон 154 хоногийг ялд нь оруулан тооцсон. Тухайн хэрэгт одоо авагдсан эд мөрийн баримтууд олох архины шил, гундаг, хувцас гэд энэ бүгдийг шүүхийн шийдвэр одоо хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдсэн. Мөн хохирогчийн ар гэр нь одоо шүүгдэгчээс 1.3 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэхдээ шүүх зөвхөн оршуулгын зардал болох 21 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлсэн. Яагаад одоо ар гэр нь одоо 1.3 тэрбумын төгрөгийг нэхэмжилсэн бэ гэхээр түүний гэр бүл болох эхнэр хүүхэд нь амжиргааны хүүсвэрээ алдсан гэж үздэг. Хэрвээ одоо Талигаач нь амьд байсан бол ирээдүйд одоо олох орлогыг нь одоо тооцоод 1.3 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ шүүх яагаад энийг нь бол хүлээж аваагүй вэ гэхээр чи ирээдүйд олох орлого учраас одоо яг ийм мөнгө төгрөгийг олно гэсэн одоо баталгаа байхгүй. Баталгаад хэцүү учраас одоо шүүх үнийг нь хүлээж аваагүй. Харин одоо нүдэнд харагдаж гаранд баригдах оршуулгын зардалт одоо нийтдээ баримтаар 21 сая төгрөгийн зарлага гарсан учраас тухайн мөнгийг нь л шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлсэн юм байна. За тэгээд өнөөдрийн бэлдсэн хэрэг маань энд хүрээд дуусаж байна. Тэгээд та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс ер нь бол хэрэгүүдийг бол хүргэдэг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаах. Тэгээд хоёрын хооронд ийм сонин одоо зүйлс болоод өөрийнхөө амьдрал болон өрөөлийн амьдралыг баллаж болохгүй шүү. Ер нь хизээч хүнийг сайн зүйлд хүрэхгүй. Тэгэхээр ямар ч одоо зүйлд уужуу тавин хандж байгаарай гэх үүднээс өнөөдрийн хэрэгээ бэлдэж хүргэлээ. Тэгээ та бүхэн бас дор бүрнээ өөрөө өөрсдөө гэсэн дүгнэлтээ хийгээд явсан байх гэж бодож байна. Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа түр баяртай.